төслийг бүрэн дэмжиж байгааг илэрхийлье. Яг тэгэхээр хамгийн сайн сургууль цэцэрлэг бол гэртээ ойр сургууль цэцэрлэг гэдэг. Тэгээ энэ үднээс хотгон ороодлыг сургууль цэцэрлэгтээ байхаар төлөвлөх хуулийн ийм зохицуултыг одоо заавал биелүүлэх шин чанартаагаар ингэж хуулийн одоо нэмэлт өөрчлөлт болгож оруулж байгаа нь бол их зөвөө гэж бодож байгаа. Харин ч одоо энэ асуудлыг ороотож орлоо. Тэгээ энэ одоо хуулийн төслийг санаачилсан Адар Жавхлан гишүүнд бас талархснаа илэрхийлье. За дээр нь цаашдаа бол энэ сургууль цэцэрлэгээс гадна одоо зохисол ногоон байгууламжтай холбоотой стандарт дээр бас хуульчлах шаардлагатай гэж одоо байр суурь илэрхийлж байна. Учир нь бол хотооголтын тухай хууль дээр 70-30 гэсэн харьцаа байсныг 60-40 болсон. Өөрөөр хэлбэл нийт эзэмшил харьцааны одоо яг барилгажих хэсэг нь 60%, 40-оос доошгүй хэсэгт нь ногоон байгууламж авч зогсоол байгуулна гэж. Тэгээ энийг бас тодорхой үеийн хатан тодорхой ийм тухайн орон сууцнд одоо амьдарч байгаа айд өрхийн тоо болон за тэр одоо барилгын метр квадрат худалдаа үүсгэний байгууллагууд метр квадратаас нь хамааруулж энийг уян хатан тогтоох шаардлага зүйн ёсоор урган гарч байгаа. Яг тэгэхээр одоо энэ мөрдөгч 70-30 гэдэг байсан одоо ч 60-40 гэж байгаа стандарт бол үндсэндээ социализм үеийн одоо 5 давхар барилгаад одоо ойролцоогоор одоо тохируулж хийсэнд ийм л одоо харьцаа байгаа. Гэтэл одоо бол үндсэндээ барилга маань одоо хамгийн бага нь бол үндсэндээ одоо 9 давхар тэгэл дээшээ 16, 20, 30 давхар болж өндөр баригдаж байгаа учраас тэнд илүү олон айл өрх амьдарч илүү олон байгууллагууд худалдаа үйлчлэгээ явуулж байгаа учраас гадна талд нь зогсоод ногоон байгууламжийн энэ стандарт одоо шаардлага бол үндсэндээ энэ цаг үеийн одоо хөгжил өндөр барилга системтэй холбоотой энэ одоо нийцэхгүй болж байгаа ийм л одоо дүр зураг гараад байгаа. Тийм учраас энийг одоо цаашид бол хуучлах шаардлагатай зүйл нь авт зогсоолыг бол одоо B1, B2 гэдэг ингээд суурийн давхраас доош хэмжээнд нь оруулсныг одоо харьцуулж одоо тооцох. За энэ чиглэлээр одоо манай сайн зүрх гишүүн гэхэд одоо энэ дээр тодорхой бас одоо зохицуултыг боловсруулж исэн юм байлээ. Тэгээ энэтэй санал нэг байгаа. Мөн одоо үүнээс одоо бусад ногоон байгууламжийн хувьд бол энэ одоо ингэ дүүцүүлэх одоо боломжит бас одоо хязгаарлагдмал. Тийм учраас энэ анханасаа газар олохдоо өөрөөр хэлбэл төлөвлөлтөө хийхдээ гадна талынх нь одоо талбай нь өндөр барилга барих бол тэрийгэ дагаад одоо тодорхой одоо харьцаагаар ингэж одоо гадна ногоон байгууламж авч зогсоолын хэмжээнд нэмэгддэг байхаар ингэхгүй л бол үндсэндээ энэ өндөр барилга бариулъявэл төв сүрэн газрын төгжрэлд бол хэзээ ч арилахгүй. Зам нь болохоор ингээд ялгаа байхгүй нөгөө элсэн цаг шиг ингээд нэг газараа өргөн байсан ч гэсэн тэр орон сууцныхаа хороолууд дээр эсвэл орон сууцнаас орж гарч байгаа хэсэг дээр нарийнхан болчгоор ингээд үндсэндээ төгжрэл бол арилахгүй багтдаг. Тэгээ энэ бол ийм гинжин холбоотой хотын автомашины хөдөлгөөн гэдэг бол ийм гинжин холбоотой хөдөлгөөн байгаа учраас энэ бол одоо том асуудал. За дараагийнх нь бол энэ явган замтай холбоотой асуудлыг бас одоо тодорхой юм зохицуулттай болгож өгөх бол зайлшгүй шаардлагатай байгаа. Яг нь стандарт байдаг Монгол улсад 1.5 метрээс одоо доошгүй өргөнтэй буюу 2 хүн зүрх хэмжээнд одоо байхаар заасан. Гэтэл энэ мөн л одоо тэр хот зүрэн газрынхаа хүн амын тоо тэр хотхныхоо тооноос хамруулад энийг бас одоо энэ стандартын хуулийг энэний дараа бас хэлцсэн юм билээ. Тэгэхээр энэтэй уялдуулж яг цаашид одоо энэ чиглэлээр одоо хуулийн төсвөө санаачлах шаардлагатай одоо байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ хамгийн том одоо сургууль цэцэрлэг хүүхдийн боловсролд анхаарсан энэ хуулийн төсвийг л одоо бүрэн дэмжиж байгаа дахин илэрхийлэл баярлалаа.